Гал усны гашуун зовлон хилж ирдэггүй. Гинтэл тохиолдох гай гамшигын үед хүн урдчилсан бэлтгэлтэй овсгоо самбаатай байж өөрийн болоод өрөөлийн амь насыг авардаг гэлээ. Тэгвэл Монгол улсын шадар сайдын зүгээс галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт гал төмөр унтраах тактикийн сургуулийг зохион байгуулах өдрөмжийг баталсан байна. Энэ дагуу 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газар онцгой байдлын хилцээс хамтран гал төмрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт гал төмрийн үед хэрхэн амь нас эд хөрөнгө аврах талаар үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. Сонгон хайрхан дүүрэгт болохоор дүүргийн прокурорын газар дүүргийн мэргэжлийн хяналтын хилтэс цэцүүд түвшний 0.3 дугаар ангиуд дээр галын аюулаас урсан зэрэглэсэн хяналт шалгалтыг зохион байгуулад бүх албан хаагчдын галын аюулын сургалт мөн гал унтраах ангитайгаа гал унтраах тактикийн сургалтыг зохион байгуулж байгаа. Онцгой байдлын хилцээс засаг даргын тамгын газрын албан хаагчдад юуны өмнө гал төмөр гэж юу болох, түүний шалтгаан, галын аюулаас хэрхэн сэргийлэх талаар наривчилсан сургалтыг орсон юм. Хэн бүхний мэдх энгийн юм шиг хэрнээ хэн бүрийн мэддгүй олон зүйлийг тус сургалтаар таниуснараа ач холбогдол өндөртэй боллоо. Төрийн байгууллага дээр хийж байгаа сургалтын ганц онцлог нь бол ерөөсөө гал унтраах ангитайгаа яг ингээд гал гарсан үед иргэд маань яаж ажиллах юм бэ? Галыг хэдэн өрөвцөөр залгадгийг хэрхэн яаж ажлын байраасаа гарах юм? Энэ юу нь гол нэг сургалтын гол онцлог нь. Дүүргийн онцгой байдлын хилтээс гал төмөр унтраах 11-26 дугаар ангиудын нийт 30 гаруй албан хаагч 5 гал унтраах машинтаагаар явуулсан уг үзүүлэх сургалтанд засаг даргын тамгын газрын 100 гаруй ажилтан төрийн үйлчилгээ авахар ирсэн 60 орчим иргэн хамрагдан оролцлоо. Цаашдаа бол галын монтаж, галын тохиолдол гэх мэтчлэн улсын байцаагчдын тавигдсан албан шаардлагыг бол засаг даргын тамгын газар бүрэн хэрэгжүүлж галын чиглэлдээ бол манлайлж ажиллах болно. Гал төмрийн үед хэрхэн бие авч гарах, галын хорыг яаж ашиглах зэргийг заахаас гадна хүнд хэцүү нөхцөлд онцгой байдлын албан хаагчид хэрхэн өндөр эрсдэлтэй ажиллагийг үзүүллээ.